За үндэсний баялагын сангийн тухай хууль сая сар гаругийн өмнө батлагдсан. Тэгвэл манай Доромтой аймаг энэ үндэсний баялагын сангийн тухай хуулийн зарчмыг аймгийн иргэдийн хурлаараа батлуулаад хэрэгжүүлжсэн аймаг гэдэг онцлогтой. Тэгвэл хоёр зүйл байна. За нэгдүгээрт Доромтой аймаг 2017 оноос эхлээд ууд ухраа газар нутгийн компаниудаа гэрээ байгуулж эндээс олсон орлогыг зөвхөн аймгийнхаа орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд аймгийнхаа орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлээд аймгийн орон нутгийн хөгжлийн санд төвлөрсөн хөрөнгийн 30%-ийг тухайн одоо сөрөг нөлөөлөлд өртчихөө ажилтны үйл ажиллагаа явуулж байгаа сумын орон нутгийн хөгжлийн санд шилжүүлдэг. 70% нь аймгийнхаа нийт ард иргэдийн одоо өр хайлын одоо багш нарын, эмч нарын хөгжлийн асуудал дээр зориулдаг ийм зарчмыг бид нар иргэдийн хурлаараа батлуулж хэрэгжүүлж эхэлсэн. Мөн ирээдүйн үеийн баялагын зээлж хэрэгжилж байгаагийн хувьд энэ одоо ууд ухраа газар нутгийн баялагаас орж байгаа орлогоос 2.2-оос 1.8 тэрбум төгрөгийг Доромт аймгийнхаа одоо нийт хүүхдүүдийн хөгжүүлэхэд зориулж хүн болох багасаа гэдэг одоо төслийг өргөн хүрээнд хэрэгжүүлж мөн одоо жил болгон багш нарыг орон сууцчлуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байна. Энэ жил ихэд одоо 30 багангийн багц цэцэрлэгийн багшийг орон сууцтай болгоход тус бүр 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байна шүү дээ. Тэгэхээр энэ уул уурхайн баялагаас газрын усны баялагаас орж байгаа орлогыг ирээдүйн үеэс зээлж өгөөд бид нар ирээдүйн үеийнхээ сайн сайхны төлөө зориулах үүрэгтэй. Үндэсний баялагын сангийн тухай хуультай харьцуулаад хэлэх юм бол нэгдүгээр үндэсний баялагын сангийн тухай хууль нь ирээдүйн өв сангийн тухайгийн хуультай сантай. Энд орж байгаа одоо стратегийн ордуудаас орж байгаа 34% орлогоос ирээдүйн өв санд хөрөнгө төвлөрнө. Энэгээр ирээдүйн үедээ зориулна. Бид орон нутгийн гэрээгээр газрын нутгийн суулгахаас орж байгаа мөнгнөөс ирээдүйн үеийнхээ хөгжлийг дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Хоёрдугаарт нь хуримтлалын сантай. Үндэсний баялагын сангийн тухай хууль энэ хуримтлалын сангаас иргэний эрүүл мэнд боловсрал орон сууцнд нь зориулах ийм зохицуулттай. Иргэн бүрийн одоо дансанд хөрөнгө төвлөрнө. Бид аймгийн орон нутгийн хөгжлийн санд орж байгаа энэ одоо уул уурхайн баялагаас орж байгаа орлогоос эрүүл мэндийн салбарыг дэмжих төсөл арга хэмжээ, иргэдийн эрүүл мэндэд чиглэсэн одоо боловсролын салбарт хандсан хөрөнгө оруулалтууд төсөл арга хэмжээ. Тэр дундаа одоо багш нарыг одоо илүү чадвартай, илүү багш нарыг хөгжүүлэхэд зориулсан төсөл арга хэмжээ. Мөн багш нарыг орон сууцчлуулахад жил болгон одоо 30 багшийг орон сууцчлуулахад бас зориулах үйл ажиллагааг аймгийн төсөв хөгжлийн сангаас хэрэгжүүлж байна шүү дээ. Гурав дахь нь хөгжлийн сангийн сантай үндэсний баялагын сангийн тухайд хөгжлийн сангийн сантай энэ сангаас томоохон одоо улс орны хэмжээний дэд бүтцийн томоохон одоо хөгжлийн бүтээн байгуулалт их юм зохицуулттай. Аймгийн хэмжээнд хэрэгцээтэй томоохон одоо дэд бүтцийн төсөл арга хэмжээндүүд бид зориулж байгаа ийм л зарчимтай. Хоёрдугаарт нь Монгол Улсын төсвийн тухай хуулинд өнгөрсөн онд өөрчлөлт орсон. Өнгөрсөн онд өөрчлөлт ороод энэ аймагуудад сумдад орон нутгийн одоо гэрээгээр орж байгаа энэ уул уурхай газрын сус орж байгаа орлогыг зөвхөн аймгийн орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлдэг болсон ийм заалт жилийн өмнө орсон. Тэгвэл бид энийг одоогоос 6 жилийн өмнө манай аймаг хэрэгжүүлж ирсэн. Тэгэхээр бүхэлдээ үндэсний баялагын сангийн тухай хуулийн энэ үзэл баримтлал, энэ зарчим концепцийг Доромт аймаг олон жилийн өмнөөс эхлээд хэрэгжүүлээд иржээ. Энэ маань өөрөө нийт ард иргэдийн одоо эрх ашгийг дээдлсэн, нийт өр хайл, нийт одоо аймаг орны хөгжил зориулсан ийм одоо бодлого үйл ажиллагаа болж чаджээ гэдэгт бид баяртай байдаг.